Олон нийтийн сүлжээ бол шин цагийн донтуулагч. Та хэзээ хамгийн сүүлд гэр бүлээрээ ширээгээ тойрон суугаад халуун дулаан яриа өрнүүлэнгээ өдөр эсвэл оройн хоолоо зооглосон бэ? Та хэзээ хамгийн сүүлд аяллаар явахдаа гар утсаа гарган яаран зураг авах биш амьд байгалыг агшинаар мэдэрч ис исээр нь өөртөө үлдээж чадсан бэ? Хэзээ хамгийн сүүлд таны хүүхэд алаг зүрхээ догдлуулан байж аминчхан яриа тантай өрнүүлсэн бэ? Бид өдрийн 24 цагийн талыг төрөл бүрийн дэлгэцний хард үлдээж байна. Яагаад? Энэ бүхний шалтгаан нь олон нийтийн сүлжээ. Өнөөдөр Монгол улсад 2.1 сая Facebook хэрэглэгч байна. Энэ тоо сүүлийн 4 жилд 40% өссөн гэсэн статистик мэдээлэл бий. Тэр тусмаа 13-аас 18 насны хүүхэд залуучууд маань мэдээллийн ямар ч сонголтгүй энэ урсгалд хөл нэгдэн орсоор байна. Ийм хүн нэгдэн орох нь хэр зохистой вэ? Тэд дэлгэцэн өмнө суугаад юу хийдэг вэ? Үнийг та сонирхож үзсэн үү? Тэгвэл энэ нууцыг таны өмнө дэлгэе. Хүүхдүүд хинтээ чаталдаг вэ? Тэд яг энэ насан дээрээ нийгмийн харилцаанд орж олон нийттэй харилцахыг хүсдэг. Гэхдээ хинтээ танилцах вэ? Хинтээ хэрхэн харилцах вэ? Харилцааны хэм хэмжээгээ хэрхэн барих вэ гэдгээ ойлгодоггүй. Чухам яг энэ үедээ тэд мянган хэрэглэгч хөлгсөн олон зуун соёл болоод ёс суртахуун хүмүүжил холилдсон Facebook гудамжинд хөл тавьдаг. Өсвөр насны хүүхдүүдийн 3/1 нь интернет орчинд танилцсан хүнтэйгээ бичлэн уулздаг албан мэдээлэл бий. Таны хүүхэд огтхонч танихгүй хэн нэгэнтэй үл таних гудамжинд, үл таних өрөөнд, үл таних орчинд уулзахыг та зөвшөөрөх үү? Өсвөр насны хүүхэд залуучууд маань лайкийн төлөө юу хийдэг вэ? Өөрийнх нь хэр хөөрхөн, ямар хуу ухаантай, хэрхэн гой сайхан болохыг лайк тодорхойлдог гэж ойлгодог. Лайк бол тэдний хувьд уралдааны зам. Лайк бол тэдний хувьд амьдралыг нь тодорхойлох хэмжүүр. Лайк бол тэдний хувьд үнэлгээ. Өөрийг нь үнэлж буй үнэлгээ. Энэ үнэлгээний төлөө тэд жилдээ 168 цагийг зөвхөн селфи авахд зориулж, 100 орчим цагийг авсан зургаа засварлахад зориулж, 500-аад цагийг Facebook орчинд өнгөрөөдөг байна. Үүнийг харьцуулаад бодъё. Аавтайгаа, ээжтэйгээ, эсвэл дүүтэйгээ өнгөрөөдөг цагтаа харьцуулахад энэ бол хамаагүй том тоо юм. Ном уншихад ч цаг гаргаж чаддаггүй. Тэд интернетээс юу үздэг вэ? Та бид цахим ертөнцид аялахдаа магадгүй харахаасаа ч имээдэг. Үзэхээсээ ч айдаг тэр садар самуу, хүчирхийлэл, ёс зүйн дүрслэл, бичлэгүүд тэднийг ч бас угтаж байгаа. Бид юу үзэж байна? Тэд түүнийг хардаг. Хэрвээ таны хүүхэд хэлэхэд хэцүү үг хэрэглэж, илэрхийлэхэд хэцүү үйлдэл гаргаж байгаа бол Facebook орчин интернетээс суралцсан хэрэг юм. Таны хүүхдийг та хүмүүжүүлээд байна уу? Эсвэл Facebook хүмүүжүүлээд байна уу? Тэд хоорондоо ямар мэдээлэл солилцдог вэ? Та дурын 5 хүүхдийн Facebook хаяг руу яг өнөөдөр ороод үзээрэй. Тэдний хаягнаас хаан суралцдаг, хэдэн настай, хэддүгээр анги, ямар хоолнд туртай, юу сонирхдаг гэд бүгдийг мэдж болно. Чаддаг юм бол утасны дугаараа үлдээгээрэй гэсэн постыг хараад тэд утасны дугаараа ирээдэл бичээд шеэр хийчихдэг. Тийм л гинэн хүүхдүүд. Миний тухай 10 факт гэд өөрийнхөө тухай бүгдийг бичиж үлдээдэг. Энэ аймаар биш гэж юу? Та хэзээ нэгэн цагт хүүхэддээ танихгүй хүнтэй битгий яриарай гэж хэлж байсан байж болох юм. Тэгвэл таны хүүхэд өнөөдөр танихгүй хүмүүсээр дүүрэн танихгүй орчинд өөрийн бүх мэдээллийг цайлганаар цацаж байна. Олон нийтийн сүлжээ бол шин цагийн донтуулагч. Би ингэж хэлхийг хүсэж байна. Тэр яг л арх, тамхи, мансууруулах бодис шиг бидний хойч үедэр хар сүдрээ тусгаж эхэллээ. Бидний өөр хүүхэд сагс, гар бөмбөг тоглохын оронд танихгүй хэн нэгэнтэй харилцаж, танихгүй хэн нэгнээс болохгүй суралцж байна. Бидний өөр хүүхэд ном уншиж, зураг зурж, дэлхийн соёлтой танилцахын оронд цахим сүлжээгээр сэлгүүцэж, томчуудын үздгийг үзэж, хардгийг харж, оюун ухаанаа бохирдуулж байна. Бидний өөр хүүхэд шалгалтанд онц авшин шүү ээжээ гэж ээж авдаа дуулахаар яахын оронд шинхэн авахгүйсэн зураг постлох гэж гүйж яв.
Чухам тийм учраас олон нийтийн сүлжээнд донтсон зүүд норноосоо сэрэх цаг болжээ. Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд та бид бүгдээрээ зүрх сэтгэлээ зориулах цаг ирсэн байна. Ялангуяа энэ нь өсвөр насны бидний үр хүүхэд, дүүнер, хойч үеийнхэн илүү хамаатай.